Сайн бацхан уу. За Америк нэгдсэн улсын Чикаго хотоос мэдчилж байна. За Чикаго хотод монголчуудын дунд болж байгаа. За бүхэл арга хэмжээнүүдийг товчлон тодорхой. За хүргэж байгаа. Тэгэхээр энэ мэдээг сонсохыг хүсэж байгаа хүмүүс та миний хуудсыг дагаад өгөөрэй. За энэ удаагийнхаа дугаарт за ер нь сүүлийн 3 хоногт за Чикагод за Монголоос өстө жиг хур бороо буула. Юу болсон гэхээр нэгдүгээрт Нар Банчин ирлээ. Хоёрдугаарт нөгөө Чингис хаан хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээр ирсэн. За гуравдугаарт In the House гэдэг ийм супер кино ирлээ. За өнөөдрийнхөө дугаарт зөвхөн тэр In the House гэж киног ярина, окей. Тэгээд яг юу болсон гэхээр тэр өдөр нөгөө Нар Банчин ирээд тэнтиг ийм хурал лекц хийгээд тэгээ 2 өдөр болоод би хоёуланд нь очиж суугаад би бол үндсэндээ гэгэрсэн байсан. Тэгэхдээ тэр нөгөө хурал цуглаа нилээ оройтой таарсан. За тэгээ хамгийн гол нөгөө нэг кино гарч ийн гэхээр бас залуучуудаа дэмжигээд нэгэнт очино гэд хэлсэн байсан болохоор хэлсэн амандаа хүрхэд дахиад очисан харамсалтай жоохо оройтож орсон. За тэгэл оройтож орсноос эхлээд кино яг ямар хуу басныг би одоо сайхан товчхон яриад өгчээ. За намайг ингээл орсон чинь нэг 5 залуу Монголоос Солонгост очсон заяа. За яаж очсон бөөмөд. Ямар ч байсан зарим нь бол харалцсан. За тэгэл хамгийн гол нь тэд нар өнөөдөр яаж ажил болох вэ? Маргааш яаж ажил болох вэ? Нөгөөдөр яаж ажил болох вэ? Хитэн заас яаж хийгүүгээ. Ингээл толгооны өвчин болсон хитэн залуучууд. Тэгсэн чинь Монголоос авгаана гэд. За ёстой нэг жинхэнэ шулам заяа. Ёстой мөнгө хаана вэ? Яга мөнгө явуулахгүй ба. Ёо ёстой. Ямар зовцсон амьдрал юм бэ ёстой. Нэг ингэж амьдрах гэж гээл. Ингээл бодоол үжсэн чинь нөгөө залуучууд чи бодоол залхсан байлгүй. За боли үйл хийгээл. Нэг жоохон 100 татаал. Тэгэл ингээл гараал гадаа нөгөө нэг их Монгол алхалтаар их Монгол зогсолтоор ингээл годомд ингээл солонгосын годомжод ингээл зав пэдэгээл зогсож байгаа шүү дээ тий. Тэгсэн чинь банк кадр солигдсон чинь яасан гэж нэг охин ингээд баг ингээд одоо шалтан нүцгэн гэлжиж бол готлох нэг охин өстө харанхуй шиг нөгөө солонгосын годомж ярьж өстө бүм гүүгээл тэгсэн чинь араас нэг хоёр өстө муухай бүдүүн солонгос ингээл хөөгөл нөгөө охины чи байрж аваал авчих гал ингээл тэгэл ингээл хальт ингээл харсан чи нөгөө охины царай хаанаас нь харсан Монгол охин байгаа байхгүй. Хүүшээ тэнгүүчл би өстө мөхөөрхөн амт ингээ хүний газар гүний нутагт ингээ хүний гарт ингээл одоо үхтийн байж өстө зугтаараа ингээл Монгол хүн шүү Монгол охин шүү гэ. Тэгсэн чи нөгөө охин чи өстө гүйж байгаа яаж ч юм бөөмөд ямар ч байсан нөгөө нэг 5 залуу дээр нөгөө нэг жинхэнэ их Монгол зогсолтоор зогсож залуучууд дээр гүйжиж амар урчдаг байхгүй. Йоо за нэг ингэж амар урагддаг гэж бас усуу ховтой өх юм байдаг гэл ингээд бодоол ингээд байжсэн чи нөгөө охин чи аха надад уцаа өгч гэж. Тэгэл яах ч ингээд уцаа өгсөн чи нөгөөд чи авангуудаа хайраа намайг ирээд таваадаг. Йоо тэгэнгүүт нь би чи бүр тайвшрал. За ямар ч байсан нөгөө хайртай юм байна, хайн ижилтэй юм байна. Нөгөөдг нь ирж авал. За тэгэл энэ охины нөгөө хөвзөө ингээд өөрчлөгч юм бэ. За ашгүйтэй гэл ингээд бодоол үйжсэн чи тун бодлого нэг залуу дахиад ирдэг башитай. Бас нэг хальт солонгосоор ярьд юм шиг байна. Тэгсэн чинь нөгөөдг чинь нөгөө охин суулгангуудаа буцаагаад нөгөө хөөжөөсө хоёр муу нөгөө нэг солонгос нь аваад чаддаг өчтдөг байхгүй. Хүүшээд яадаг муу хар гуйлах ч юм бэ. Ёстой муу ац юм да гэл. Энэ одоо яаж байгаа юм болоо гэл биш. Тэр дотор чинь төмөн юм бодогдол. Тэгсэн чи хараа нөгөө нэг тэр нөгөө хөөжөөсө хоёр солонгос нь энэ тэндээс нэг хэдэн октод аваад ирсэн хүчээр биеийн лүндүүлдэг одоо маф юм уу хаашаа нэг солонгосын хүнд гаруудын за нэг тим юмнууд ингэнэ. Тэгсэн чи тэр дотор 3 ширхэг Монгол охин байгаа. Тэгсэн чи тэр 3 Монгол охины нэг нь найз охин, нөгөөх нь өөрийнх нь төрсөн дүү гинэ. Тэгээд төрсөн дүүгээ аврахын тулд эсвэл найз охиноо өгнө, эсвэл найз охиноо аврахын тулд төрсөн дүүгээ өгнө. Ингээд ийм байдалд орсон. Тэгээд одоо яах юм та нар өөрөө бодоод үз. Яг тийм байдалд үйл яах юм. Яг үндэ тэр муу залуу болсон чинь жинхэнэ атсан шалганд орсон байгаа байхгүй. За ягаад би нэг ацаац гэдэг нөхөр нөгөө сайн нөгөө Монгол улсын гавьяд жавхлан за нэг санамсартай ч юм уу санамсаргүй ч юм уу ац гэж хэлчээ тэрэндээ бантаад ац гэж яг юу гэсэн үг ингээ тэрийг тайлбарлаад нөгөөдхийн хүмүүс ойлгоход эцэстээ бүр одоо юу ч болоод байгаа бүр ийм юм болцсон. За тэгээд тэр ац гэж үгийг ойлгохгүй байгаа хүмүүс бол яг тэр киног үзээ тэр залууг үзээрэй. За тэр залуу бол өөрөө өстой жинхэнэ ац. За тэгээ тэрний зэрэг байж байгаа бүр ингээд ингэсэн тэр нь бол өстой жинхэнэ атсан шалганд орсон. Тэгэхээр тэрийг үзсэн хүмүүс бол тэр ац гэдэг үгийн утгыг бол маш сайн ойлгоно. За тэрний яг уу. Тэгэл ингээ байжсэн чинь нөгөө нэг охин нөгөө нэгэд аваад очсон чи нөгөө нэг солонгосон чирээл ордог ороолон гэсэн чи урдаас нь ингээ бед ижсэн чи бан нөгөө охины чи тавгаар цохоод алчдаг байхгүй. Тэгэл ёо шатста нэрээ. Тэгэл хүний нутаг гүний газар ингээл олон охтууд ингээл хүний гарт ингээл өргөдөж байгаа даа гэл. Ингээл өрөвдөл хэвээр. Одоо тэгээ яалтаар тэгэл гэсэн чи банк кадр солигдсон чи яасан гэж. Мими гараад ирж байгаа байхгүй. Мимигээд солонгос охин. За солонгос хүүхэн гэлжиж бол. Хөөхөн амт юм уу царай муудамаа зүгээр 40 битан гээл хэлжиж бол. За тэгээд нөгөө нэг бидний нөгөө жоохон бахад худгаас ус зөөдөг нэг 40 битан байдаг шүү дээ. Энд тэнд бим болцоо. За яг л тийм 40 битан гээл бодчих заяа. Тэгтээ мими сэтгэл сайтай цагаах. Тэгэл байжсэн чи мимигийн төрсөг дөр болдог байхгүй. Тэгээ би нэг хитэн найзуудаа дуучи, чи нэг хитэн найзуудаа дуучих гээл.
Тэгээ би нэг мимиг энэ найз залуугийн өрөвдөд хаалын солонгост очиж яаж явахаар одоо очиж ийм 40 битад суучдаг байна гэсэн чинь нөгөө мө залуу нь хөөрхөн амт харалцсан байгаа байхгүй. Тэгэл нөгөө амьдралын ихээр нөгөө бичиг баримт авахгүй бол инээ тэрэ болоо нөгөөдөгтөө суудсан. За тэгэл нэр үнэндээ одоо яахтай гэл ингээл бодоол. За тэгээд хамгийн гол нь нөгөө нэг найз охтууд нэг л тэгэхэр чи одоо би ми чинь бол тийм ээ нөгөө солонгос охтууд чинь цэцгэн дэлбэ гэл ингээ кодлцсон байгаа шүү дээ. Манай найзууд чинь бүгд л тэгж яриад тийм. Тэгэл за яах вэ ми яах вэ хамгийн гол нөгөө найзууд нь цэцгэн дэлбэ байгаа. За манай нөгөө монгол залуучууд чинь өнөөдөр очиад л жинхэнэ жаргах юм байдаг гэл ингээл бодоол байжсэн чи бан катар солигдсон чи дахиад 4-4 яг ми шиг 40 бит. Сууж байгаа хөөхгүй. Оо shit гэл ингээл бодоод үзсэн. Тэгтээ хамгийн гол нөгөө нэг 4-40 битаач бас мөнгөтэй. Тэгэл нөгөө бас гой хөгжилтэй. Тэгэл нэг дуу дуулангууд баярлал алга ташаал нөгөө нэг карманд мөнгө хийгээл тэгэл нэг жоохон 100 татуусаар гол манай нөгөө 4 нөгөө жинхэнэ их монгол зогсолтоор зогсож 4 залууч пат тас. Тэгэнгүүт л нөгөө 40 битаач нэгээр нь аваад орчих واخхой. Тэгэл та нар боддоо нөгөө нэг эзэн богд Чингис хааны удам улаан залаад их монгол залуучуудыг зүгээр юм уу жирийн улны нэг мө хэдэн 40 битанууд аваа залчихгүй чи. Би яг монгол хүн харамсаж байгаа байхгүй. Хүү. Яста арайчтай гэл ингээл үжиж кадр пан солигдсон чи. Яасан гэж гүргэлжлийг өөрийгөөс гэсэн бич гараад ирж байгаа байхгүй. Хүү гэл юу вэ гэл. За тоглосон юм аа. Хамгийн гол нь энэ үргэлжлэл нь одоо тийм ээ энэ Америкийн монгол хүн байгаа бүхэл хотуудад энэ киногоо аваад очих юм гинэ. Тэгэхээр та нар эндээс үргэлжлэлийн үзээрэй. Ягаад би ингэ ярихад болж өгөхөр яг нөгөө би түрүү ярьсан шүү дээ. Тэр өдөр нөгөө Нара Банчны нөгөө нэг цугларалт нь очиж би чи гэгэрсэн байсан юм чи. Гинт нөгөө кино үзээд нөгөө инээ тэрэ хүүхэн шугууд цэцгийн дэлбэгээд харангууд гинт за боёлыг гавъя. Чи гэгэрсэн байгаа юм шүү дээ гэл. Би чи зүгээр шууд ингээл нүдэ анаал ингээл залбирал бясалгаа суудсан. Тэгэл зүгээр хүмүүс өстэй зүгээр шуугаал байсан нөгөө киноч өстэй бүм өстэй жинхэнэ акшн болж байгаа. Тэгсэн чи би бол ингээ суугаад байсан. Тэгж байгаа л кино дуусгаад ингээл гараад ирсэн. Тэгэхээр яг манайхан тэр киног очиод үзээрэй. За дээрээс нэмээд хэлэхэд тэр киноны нөгөө нэг аваад явж байгаа хоёр залуу. За нэг нь нөгөө хин блэ нэг бүдүүн залуу байгаа. За тэгтээ тэр Монголын супер од гэж хэд хэдэн кино тоглолцсон. А нөгөөх нь болохоор жижигэ гэдэг нэг юм сэксэг залуу. Тэгсэн ирнэ сэксгэр ирнэ бас мангра авьяастай. За тэгээ тэр хоёр залуу хамгийн гол нь удахгүй болгоос Холливуудын од болох нь бол тодорхой болсон юм байна. Тэр хоёр бол үнэхээр авьяастай чадвартай. За тэгээ дээрээс нь одоохондоо нөгөө шинко баг болохоор өстой бараг зүгээр зураг авахыг ингэдэг хайлмаг шиг гүйж ирэл зураг авахулаад байгаа юм. Тэгэхээр би үлгээд нөхөр монголчуудаа гүйж ичээ тэр хоёр залуутаа зураг мураг авахулаад хожим нөгөө Холливуудын од болчих бас үзүүлж явах гоё штэ тийм ээ. Тэгээд тийм боломж байгаа юм байна. За дээрээс нэг нэмээд хэлэхэд энэ кино өөрөө нөгөө Монголын одоо одуудаас гадна Солонгост авч очиод нөгөө Солонгосын одоо бүр супер одууд гэж яашгүй Азер гэлээ одууд нь энэ кинонд тоглолцсон байна гэж боддоо. Тэгэхээр монголчууд очиод Солонгосын одуудтай кино хамт хийгээд тэгээд Солонгост очиод энэ киног хийсэн ба шүү дээ. Тэгэхээр Монголын кино бас хөгжиж байгааз. Тэгэхээр Монголын киноны хөгжил за тэр Монголын нөгөө уран бүтээлчдийн хөгжил за тэгээд инээ тэрэ 9 жорон дээр үргэлжилжийг тэгээд та нар өөрсдөө очиод үзээрэй гэд хүсье. За тэгээд энэ удаагийн дугаараа ингээд өндөрлчээ дараагийн дугаартаа нөгөө Чингис хааны жаргал сайхны тэр тоглолтыг үзсэн тэндээс авсан капа бас ярьж өгнө. За тэгээд энэ бүхнийг таалагдж байгаа хүмүүс сонирхож байгаа хүмүүс охин болвол хуудсан юм сайхан дагаад өгөөрэй. Заган хойг 360 явуулъя станц. Баярлалаа.